Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүүм эхлэхэд бэлэн боллоо. 2026 оны 5 сарын 5-ны өглөө Даллас хотын ойролцоох K-Town Plaza худалдааны төвд аимшигтай буудал зам болж 2 хүн амиа алдаж 3 хүн шархсан байна. Хоригчид болон хэрэгтэн бүгд Солонгос гаралтай иргэдэв. 2026 оны 5 сарын 5-ны өглөөний 9 цаг 50 минут орчим K-Town Plaza дахь камбус сүшийн ресторан эзэн 69 настай Хан Синхүү түрээсийн асуудлаар уулзахаар цугласан хүмүүс рүү гал нээж хэргийн газар байсан Гуанжа маркетийн эзэн Жо Сонрыг газар дээрээ амиа алдсан бол үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Оливия Ким 5 удаа буудулж биеийн байдал нь хүнд байгаа бөгөөд нэмээд 2 хүн шархсан. Хэрэгтэн хан хэргийн газраас зугтаж 10 минутын зайтай байрлах орон сууцанд очиж үл хөдлөх хөрөнгийн менежер Жо Юнхагийг буудаж хөнөөжээ. Хэрэг гарснаас хойш удалгүй ханыг H-Mart дэлгүүрийн загасны тасагт явж байхад нь цагдаа нар баривчилсан. Тэрээр дэлгүүрийн ажилчдад би одоо үхэхээр явж гин баяртай гэж хэлсэн байна. Тэрээр хөрөнгө оруулалт нэрээр Жо Юнхаг $70,000, барилгын эзэн Юд $5,000 өгч хариуд нь өөрийнхөө рестораны түрээсийг төлж явах амлалт авсан ч хөрөнгө оруулалт авсан хүмүүс хэлсэндээ хүрээгүйгээс гадна түрээсийн төлбөрийг сарын $2,000-оор нэмэх гэж байгааг мэдээд өөрийг нь хөөх гэж гэж бодоод өс сансан. Хамгийн ачиргалтай нь хэрэг гарсны дараа Даллас дахь Солонгос иргэдийн дунд хэрэгтэн Хан Синхүү гөмөөрөх хандлага ажиглагдаж байгаа. Олон нийт тэр хүн аргагүй байдалд орсон байна. Хохирогчдод мүлжүүлсэн хүмүүс зөвхөн хан байгаагүй. Тэр хүмүүс бусдыг дарамталдаг байсан гэх мэтээр хэрэгтнийг зөвтгөх хандлагад амгаалсан. Амиа алдсан Жо Сонрын Солонгос иргэдийн дунд нэр нөлөө бүхий олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн байсан ч бизнесийн хүрээнд зарим иргэдтэй зөрчилтэй байсан гэж яригддаг. Хэрэгтэн Хан Синхүүгээ ажилуулж исэн камбус сүшийн ресторан нь үйлчлүүлэгчдийн дунд маш сайн үнэлгээтэй. Эзэд нь найрсаг хичээнгүй хүмүүс гэдгээрээ танигдсан ч ийм сайн үнэлгээтэй байсан бизнес нь тийм ч амжилттай байгаагүй. Нэгт худалдааны төвийн асуудал. Хэрэг гарсан K-Town Plaza-гийн гол дэлгүүр болох Гуанжанг маркетийн эзэн нь хэд удаа солигдож дампуурч исэн асуудалтай газар бөгөөд барилгын эзэн Юг түрээслэгчтэй маш их дарамт үзүүлдэг. Түрээсийн төлбөрийг үнэлэхгүйгээр нэмдэг гэхээр Солонгос иргэдийн дунд их байдаг. Мөн Хан Синхүү хамаг мөнгөө бизнес болон хөрөнгө оруулалтанд зарцуулсан ч түрээсийн дарамт болон залилангийн улмаас мухардмал байдалд орсон байж болшгүй гэж үзэж байгаа. Харин барилгын эзэн Югийн эхнэр өгсөн ярилцлаганда Хан Синхүүгийн мэдүүлгийг эрс үгүйсгэсэн. Ямар ч залилан болоогүй. Хөрөнгө оруулалтын мөнгө барилгын эзэнтэй хамааралгүй. Зөвхөн нас барсан менежер Жотой холбоотой. Мөн түрээсийн төлбөрийг нэмэх нь байтугай хэцүү байх үед нь сарын $2,000 хөнгөлж өгчээсэн. Хан Синхүүг маш тогшин зантай. Өмнө нь ч буу гаргаж суудаатай гэж мэдэгдээд сайн хүн хизээч аллага үлддэггүй гэж хэлжээ. Даллас орчмын солонгосчуудын цуглардаг Даллас арам захин хуудсанд солонгос заллигээ зүгээр өнгөрдөг гэж болох ч Америкт тийм зүйл хийвэл буудуулна гэдгийг мэдэх хэрэгтэй гэх мэт сэтгэлдлүүд их байдаг. Зарим иргэд Хан Синхүүгийн шоронгийн зардалд зориулж хандив цуглуулах ёстой гэж үзэж байгаа бөгөөд орон нутгийн солонгос холбоог үннийг нуун дарагдуулж гин гэж шүүмжилж нас барсан охирогчдыг олон нийтийн өмнө нэр хүндтэй мэт харагддагч цаагаараа хүмүүсийг мөлчөж амьдардаг байсан гэх дургуутсал их байгаа. Олон нийтийн сэтгэлээс харахад энэ хэрэг зөвхөн нэг өдрийн уур амьсгал биш. Олон жилийн турш хуримтлагдсан өс сонзонгийн тесрэлт болсон. Ингээд охирогчдын талаарх зүрэг мэдээллүүд гарч эхэлсэн. Амиа алдсан Жо Сонрын Остин хотод байхдаа 15 жилийн өмнө барилгын ажилтай холбоотой залилан хийжсэн гэх мэдээлэл гарсан. Тэрээр Остиндо залилангийн эргээр хийдэд удаа шүүхэд дуудагдчихсан бөгөөд 2021-с 22 онуудад Miss USA зэрэг томоохон онлайн форумудаар хохирогчдод гомдол мэдүүлжсэн. Амиа алдсан Жо Юнхагийг Даллас дахь солонгосчууд нэрт гарсан залилагч гэж тодорхойлдог. Түүнд мөнгө алдсан маш олон байдаг тул түүний үхэлд харамсах хүн цөөн байгаа. Харин барилгын эзэн Ю түрээслэгчдийг сордог, эрх мэдлээрээ дарамталдаг гэж үзэж байгаа. Эхнэр нь түрээсээ хөнгөлжсэн гэж ярьсан ч иргэд үүнд итгэхгүй байгаа бөгөөд түрээсээ хөнгөлж өгдөг барилгын эзэн рүү хинч буутахгүй гэж шүүмжилдэг. Зарим иргэд хэрэгтэн Хан Синхүүгийн гэр бүл туслах, түүний өмгөөллийн зардалд зориулж GoFundMe дээр хандив цуглуулах санал гаргаж мөн хохирогчдод зориулж хүндэтгэлийн газар зассан Далласын солонгос холбоог маш ихээр шүүмжилж залилагчдыг өмгөөлөхөө бодит байдлыг хар гэж шаардж байна. Сүм хийд сургууль нутгаараа холбогдсон бие биенээ ах トゥ гэж дуудан итгэлийг нь олж дараа нь хөрөнгө оруулалт нэрээр заллах тохиолдол их байдаг. Дөнгөж ирсэн иргэдэд би энд 30 жил амьдарсан, намайг даг гэж хэлээд гэрээ чийлгүй мөнгийг нь авч дараа нь асуудал гарвал чамайг энд амьдрах аргагүй болгоно гэж сүрдүүлдэг. Яг солонгос дутсан зарим монголчууд ч юм байна. Америкийн хуулийн дагуу заргалтахад хэлний бэрхшээл болон зардлаас айсан иргэд солонгосчууд дотроо асуудлаа шийдэх гэж оролдоод заллангийн золиос олох нь илбэг байдаг гинэ.
Олон хүмүүс хилийн чандад Солонгос үнээс хамгийн их болгоомжлох хэрэгтэй гэсэн гашуун үннийг дахин ярьж эхэлсэн байна. Хэрэгтэн хан сэнхүүг алуурчин гэж үзэхээс илүүтэй шудраг бус нийгэмд ганцаараа тэмцээд мухарцсан золиос мэтэр харах хүмүүс Далласт маш их байна. Солонгосчууд дундаа нөлөө бүхий хүмүүс асуудал гаргасан үнийг тарамталж би энд 20-30 жил амьдарсан. Чамайг энд амьдрах аргагүй болгож нүүр хийх газаргүй болгоно гэж сүрдүүлдэг. Харин заллиулсан хүмүүс өөрийгөө буруутгахаас гадна хүмүүсийн амны зугаа болохоос айж өс сонзонгоо дотроо хуримтлуулсаар байгаа тесэрдэг. Солонгос заллин ижээд Америк руу дөрвөж ирдэг хүмүүс маш их байдаг гинэ. Тэд ихэвчлэн Лос Анжелесаас эхлээд заллин хийж баригдахаараа Чикаго, Нью-Йорк, Атланта гэх мэтэр хот дамжин доошилсоор Далласт ирдэг гэх яриа байдаг. Одоо хамгийн гол асуудал бол хан сэнхүүг тийм ихээр уурлахад хүргэсэн заллин үнэхээр байсан уу гэдгийг тогтоох хэрэгтэй байгаа. Хэрвээ заллин хийсэн гэдг нь нотлогдох юм бол ялын хэмжээнд нөлөөлж магадгүй. Бидний хамгийн түрүүнд мэддэг байх ёстой зүйл бол хялбар харахаар мөнгө олох арга гэж байхгүй. Хөрөнгө оруулалт нэрээр санал тавьж байгаа хүн болгонд тэр дундаа танилууддаа сохроор итгэж болохгүй. Ямар ч гэрээ хэлцэлгүй мөнгөн шилжүүлэг би эндхийн нөлөө бүхий өнгө гэх мэт хуурамч дүр төрхөөс үргэлж болгоомжлох хэрэгтэйг энэ хэрэг сануулж байна. Хүнээс үргэлж болгоомжилж альваад уул суурьтай хандах нь хамгийн чухал. Солонгост байдаг монголчуудын дунд ч бас монгол хүнээсээ л хол яваарай гэдэг үг байдаг нь учиртай ах. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.